Хөгжлийн бэрхшээлтэй эдийн эрх хангагдахгүй байгаа асуудал олон жил яригдж байгаа. Тэдний зорчих эрх, хөдөлмөрлөх эрх, тэр ч байтугай бусдад мөр зэрэгцэн амьдрах боломж манай нийгэмд хараахан гүйцэд бий болгүй байна. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзсэн үү? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжид хуралдаан өнөөдөр боллоо. За энэхүү хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төрийн бус байгууллага иргэдийн оролцоог хэрхэн хангах, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өөрсдөд нь чухам яг юу тулгамдж байгаа, төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлвэл иргэдэд хүрэх вэ гэх мэт олон асуудлыг хөндөж байсан юм а. Сүүлийн үед маш их ажил хийгдэж байгаа. Төсөв мөнгөч нэмэгдэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр хөгжлийн байдал сайжрах байгаа. Яагаад сайжрахгүй вэ гэхээр салбар дундын зохицуулалт байхгүй байна. Ерөөсөн хөгжлийн бэрхшээлийн асуудлыг зохицоор нь авч үзэж салбар дундын хоорондын зохицуултыг хийдэг агентлагтай болох гэдэг асуудал их чухал юм байна гэж. Хөдөлмөрийн эрхлэлийг нэмэгдүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэйг зориулсан тусгайсан ажлын байр бий болох шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал их чухал байдаг. Энд бид нөгөө хөдөлмөрийн эрхлэлийг дэмжих нэг төслийн нэг жоохон хөдөлмөрийнхөө мөнгөн дээр одоо ингээд бөө юм болдог байхгүй юу. Тэгэхээр жижиг хөдөлмөрлөлийг дэмжих болоод энэ бусад одоо хөнгөлөлтөө зээлийн хэрэгжиж байгаа энэ шугамаар одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгож аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүүтэйгээр тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, тгээс 2 насны хүүхдийг эрт онцлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бус байгууллагын төлөөлөл гаргаж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүнээ Монгол төр засаг, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж иргэд бүх талаараа дэмжиж туслаж байхыг Монгол улсын ерөнхий сайд уриалсан юм. Тэрээр мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн юм а. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бид Монгол улсын төр хайлж, хамгаалж, тусалж дэмжих үүрэгтэй. Энэ бол бас ганцхан төрийн үүрэг биш. Аж ахуйн нэгж, албан байгууллага, Монгол улсын иргэн болгон, хүн болгон энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хаа явсан газар нь хайрлж, дэмжиж, тусалж, хамгаалах үүрэгтэй. Энэ бол нэг талаас хүн ёсны асуудал шүү дээ. Салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгдсан тодорхой асуудлуудыг хэлэлцэж, засгийн газраар шийдвэрлүүлэх, зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцсан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, шинээр боловсруулж явах хууль тогтоомж, бодлого хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахыг ерөнхий сайд үүрэг болгосон юм а.